байгууллагын шинэ жилийн хаа тэмдэглэе гинэ эргүү минь. Орцонд ганц юм тойруулаа л. Чамайг ямар эргүү мал нь манай компани менежерээр авдаг байна. Та авсан шүү дээ. Мэдчихээн. За, Али. Чи тэр компани 10 жилийн ой ивентийг яагаад өвлийн хүүтэнд голын эрэг дээр хийснээ тайлбарлаах. Гэхдээ голын эрэг биш шүү дээ. Тэр чинь харцны ус шүү дээ. 20 сая төгрөг төсөөлж өгсөн байхад чи бүтэн сар хайж иж ганц харцны ус олж байгаа юм уу те? Тэр мөнгө чи бараг хүрээгүй шүү дээ. Би бүр өөрөө 10,000 төгрөг нэмжиж хүн гүйлээ ганц юм. Биш ээ. Юу харцны ус олоод тайдаг авчихсан байхгүй. Тэр чи харцны ус биш задарсан бохрын хоолой байсан байлээ малаа. Тийм баха. Малаахан чи бор загас байрлаа гэж арил. Чимээгүй. Сонсмооргүй. За одоо компани хувь эзэмшигчдийн хурлыг яагаад нурсан байшинд чөтгөр сүнсний багтаа хүмүүстэй тэмдэглэснээ тайлбарлах. Гэхдээ чи айлын хүн болж ирсэн шүү дээ захирлаа. Халлоуин хувьтай эзэмшигчдийн хурл хоорондоо ямар холбоотой юм бэ? Мөн таа ч л өөрөө хувьцаа эзэмшигчтэй өдөр шоломлгээд байдаг үстэй. Тэглээгээд миний үг хэлэх тайсны доор гал асаагаад намайг шонгоос хүлээд мөн шулмыг шатаа гэж орилдгийг нь яаж байгаа юм? За би онцтой наадах чист үнгээр мэдгүй шүү. Тэр ажилчид л тань сүрприз өрнө гэсэн тэр нь л байсан баг. За, сүүлийн асуулт. За яг сүүлийнхээ захирлаа. Харин манайхан тойруулж байгаад яг над дээр гатсан байхгүй тэгээ намайг хүлээгээд байгаа. Юу тойруулж байгаа? Юу жишээ? Таасуусан. За менежер гой. Түрүү жилийн шинэ жилээр би танд 30 сая төгрөг төсөөлөж өгсөн. Тэгтэл ширээ сандалчгүй хов хоосон зааланд ууж идэх ч юм байхгүй. Хідэн дуучдын дуу гороотлоо сонссоор байгаа таарсан. Энэ юу болж байгаа юм бэ? Та ч өөрөө л уур амьсгал хамгийн чухал шүү гэдэг харчин би дуучтай хамаг мөнгө өгсөн шүү дээ. Чи зүгээр тэнэг юм бэ шүү дээ. Уур амьсгал гэдэг чинь баярын засал чимэглийг хэлж байгаа малаа. Та тэгээд өөрөө тойруулаад хэлэхгүй шууд хэлчихгүй. Энэ шинэ жилээр тэгвэл хэдэн лаа авчиж асаагаад орцон тойр сурч байгаа ууч л та. Байж та. Байгууллагын шинэ жилийн хаа тэмдэглэе гинэ эргүү минь. Орцон ганц юм тойруулаа л. Ерөөсөө болий. Чи намайг дагаа яв. Хаашаа вэ? Энэ Боржоо Entertainment-ийн зохион байгуулсан юмыг харчих. Боржоо Entertainment нь бүх төрлийн арга хэмжээний дизайн, брендинг, тогтчилт, тоног төхөөрөмжийн түрээс төлөвлөлт гүйцэтгэлгээд бүх үйлчилгээг нэг дороос мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг газар. Хамгийн гол нь 2018 оноос хойш 900 гаруй арга хэмжээд амжилттай зохион байгуулсан туршлагатай. Юуг яаж хийхээ мэддэг найдвартай газар. Тогтчилт, тоног төхөөрөмжүүдтэй нь бол бүр ярих юм байхгүй. Бүх юм нэг дор байдаг газар юм лээ. Ерөөсөө л баяр ёслол, хүлээн авалт, урлаг соёл, үйлчлэн гээд бүх арга хэмжээд тасархай зохион байгуулдаг гэж л ойлгочих. Лаач хастай. Лааж штэ. Тэмдэглээд ганц юм. Midco Media Agency маань контент болон рил бичлэгэндээ Энэ оныг дуустал 30% супер сейл зарлалаа. таны захиалсан контент манай YouTube суваг, Facebook page, TikTok болон Instagram дээр байших ба стори хүртэл хийгдэнэ. Бидэнтэй холбогдохыг хүсвэл манай пэйж рүү чат бичээрэй.